Намайг цааснаа би таадыг санаагүй аашаа. Ямар ч байсан гэдэг нөгөө экод баярлаа надад хэсэг камера ингэ зээлүүлэхээр болсон. Thanks bro appreciate тэгээд бичлэгээгүй нэлээд утсан. Окей. Бичлэгээгүй утсан болохоор цаас амар юу гэдэг юм шиг ингэ нөгөө нэг fucking ичиж сая бараг хідэн бичлэг хийх чаа зогсоо яа ингэ гарч ирсэн өөрхөн царайг харангуйтай ап хэцтэй шаахгүй. Яа тэгээ ямар ч байсан зүгээр ямар ч idea би төсөөлөөгүй дотроо. Тэгээ ямар ч бэлтгэл ажил чийгөө өнөөдрийн ингээд нэг бичлэг болохоор ямар ч бас юугүй ийм байна гэдэг юм байхгүй зүгээр хийдүүлээ сайхан хоп боццгаа заа. Ер нь ингээд нэг ойр амьдрал юу болоо та тал дээр. Эхний асуудал. Манай хөргөн кофе шоп маань нүхэр боллоо. Баяртай. Хаашаа нүхэж сайн мэдгүй юм л да. Тэгээд нэг гой газар л өнөөчих байх гэж бодоод байна шүү дээ. Яагаад гэвэл угаасаа би нэг мэдрэл муутай азтай. Би өнгөрсөн жил чинь юу байсан ш нэг нөтийн баримтаас бүр пяхлаа болтон суглаадсан шүү дээ. Энэ жил харин нэг ойр суглаач гоосээр өнгөрсөн сар хоцсон лээ тэгмээсэн дээ. Тэггүй бол бас тэгаас. Яа сонирхолтой ингээд нэг баримтыг хэвлж өгдөг хүн ингээ өөрөө азтай юм чи ингээ манайхаас бас ингээ баримтаа очроос хүмүүсээ амирх суглаа гэж бодлоо шүү дээ. Сайн нэг хүн 500 цаас очсон гэлөө яалаа бас тий. Тэр яахнах надад кофе уугаад баримтаа очроо суглаа гэж ирээ за easy money. Тэгээ бас би яг ингээд нөгөө манай кофе шоп ингээд нүгэд хизээ хаана яаж ингээд яхаа сайн мэдгүй байна. Гэхдээ амар гоё локейшнд амар гоё юмнууд ингээд хийж чадна гэдэг бол мэдчихээн. Тэгэхээр тэрийг яах нь авах тэр өдрийн тэнгэр шийдэг гээл ингээд хайх хэрэгтэй байна шүү дээ. Тэр сонин сайхан кофе шопор маань юу болсон сая нэг уулархаа нэг амар том нэг юм толоодсон шүү дээ. Нэг налах дээр тийш нэр манай кофе шоп очоод энэ том машин дээр нэмэх дахиад 2 том эспрессо машин түрээслээд тэгээ зургуулаа болж молоод хөргөч бүгднийг баг кофе шопоор нүүлгчээд очиж кейтеринг хийсэн үү яасан. Тэгээд зутарсан тэр бор бол үнэхээр ингээд нас зутарталнаа ажиллаа шүү дээ. Гэхдээ яаж ч бид нар давсан өдрийн төгсгөлгээд асуудал байгаагүй. Байгаагүй асуудал. Яавал л тэгээ хайцаа болчихлоо. Тэгээд ордос ялч нэг аж ахуй нэгжүүдийн ч юм уу ингээл нэг брэндээ танилцуулах үе шоурум гарч мараад тэгэл баахан нэг юм уу яаж мэл коктейлний хастал авч кофений хастал авч надтай холбогдох хүн байвал ингээд нэг юу гэх холбогдчихгоо те би өстой конфу иргээд үгүй заа яаж конфу ирдээ харуулъя гэж. Эмэн тэгээд бас ингээ ажлуудын амарлаасан хийжлээ. Гэтэ сүүлд нэг нас нь явцсан юм яасан ингээд цаасаа залхуу урдаг болцсон. Тэгвэл ингээд таарат туншиг ингээд нэг цаасаа ингээд нэг залхуу өрөө. Үгүй ш. Гэтэ тэгээд болох те ингээд нэг өгчлээ шүү дээ. Тийм байна. Тэгээ сая 9 сард манай Улаанбаатарчууд нэг охины ордны сизон дээр бөөндөө эмород нас ялээ те. Гинт ингээд нэг сэтгэлийн утсан ингээд нэг хөндөгдөж те. Яа тэр юм уу гэж мэйл ингээд амар ингээд нэг фокин ингээд нэг юу байсан. Эморсон л хүмүүс Улаанбаатараа явах юм биш үү те. Тэгээл ядж явах нэг гадаач ямар ч амар гоё байгаад навчин шаарлж марлаа. Яа одоо ингээд үйл гэж юу аашаас зунжангаа ингээд нэг шоудаг юм шиг шаах юм. Одоо ингээд үйл болоод гарч орч чадахгүй матгүй гэсэн. Юу та fucking зунжангаа шоудаг гэдэг баг өдрө болгон гарч байгаа харагдана лээ. Тэ. Яаж би тэдрийг харсан байвал яа тэгвэл би бас өдрө болго өөр. Тийм ээ тэгээд өөрчлөн сонирхолтой ингээд нэг кейс өгөх юм бол манай кофе шоп маань өөрхөн амбулээ нэмжлээ бид нэр яг хөөрхнээ гэж явж байна. Газарч тэр ингээд нэг манай багийнхан тэгэл яг нэг ойлгодог яг тэр нэг дугууныхын нөгөө дугуугаа хэдүүлээ сайхан олцсон те. Өөртөө өөрхөн багтай боллоо. Манай софтвер ингээд нэг компани маань хүртэл өөрхөн явжлаа. Аппликейшн хийсэн кинон одоо ингээд юу ч болж байгаа мэдэхгүй байна. Тэр үед нь болчихё. За мэдэхгүй байна өө. Тэгээ санаас нэр наа мэдэхгүй хүмүүс хэлэхэд ч бас би нэр софтвер
компанид шүү. Тэгээд ямар нэг ингээд нэг хаасл ажил ч юм уу те юм хүм хийхээр бол бас алгаж байгаас. Үнэн юу fuck ихтэй юу болчихээ те ингээд нэг юм SpongeBob нөө Mr. Crab гэдэг шүү дээ. Ингээд money гэдэг яг тийм хүн болоо шатсан. Ялч гэдэг чинь нэг бас явж байгаа хөө тэгээ хоёр дахь асуудал нь юу вэ? Бизнес эрхлэгч гэдэг юм чинь тэгээд үргэлжлэн өсөглөн л гэдэг юм шүү дээ. Хаана боломжтой тийш би гүйж очоод тэг бичигнээл наач гэдэг ч юм уу те. Тэгээ би ингээ ойлгосоо ингээд нэг хүмүүс яад ингээд нэг контент хийгээ давхар заавал ямар нэг юм спонсор хийдэг ч юм уу эсвэл нэг ингэдэг нь ойлгосон. Тэгээ угаасаа ингээ бизнес хэрэгтэй юм байлаа тэгээ. Тэгээд өөр сонирхолтой хоб бацаг ч юм уу кейсүүд гэх юм бол мэдгүй биш. Амьдрал юу болоод байгаа мэдгүй байна. Салхи хашаа би тийшээ л болж байгаа шүү дээ. Тэгээ энэ үйл ингээд нэг юу байна гэсэн өмнөх жилүүдээс илүү хүйтэн л болно гэж хэлж шүү дээ. Тэгэхээр би бодсон ингээд 26 үлийг давчлаа одоо 27 дахь үйл easy peasy шүү дээ тий. Тэгэхээр би ингээд нэг 3 дотор өмсдөг байсан бол 4 дотор өмдөл болчихжээ л да. Гэтэ нэрнээс би нэр 3 дахь дотор өмдсөн шүү дээ. Одоо болохоор би ингээд дотор өмдөлтөд явж байгаа. Тий. Тэгээ ингээд 11 сар болох юм бол 2 дугаар жилийн дотор өмдөө 2 давхар өмдөлтөд орчдөг. 12 сараас 1 сард би ингээд 3 давхар өмсчихтэй байхгүй. Гэтэ ингээд энэ 12 сар 1 сар бол аим хүйтэн гэж. Тэгэхээр би тийм үгээс дахиад нэг ингээд дотор өмд авангууд 4 дотор өмдөлт болохоор шийдсэн. Тэгвэл энэ үлийг ялчгад авахгүй нэ тий. Тэгээд бас ингээд нэг сүүлд бас сонирхолтой ингээд юмуд яхад би нэг 10 жилийн өмнөх юм лугаал гүйчж бодох юм. 10 жилийн өмнө найзлдаг бас найзуудтай буцаж найзалж эхэллээ гоёлээ. Тал шал өөр хүмүүс л болсон шүү дээ. Яг ингээд нэг мим байдаг та ингээд нэг boys in the house ингээд 10 жилийн дараа уулзсангууд ингээд өөр амьдралын ингээд нэг сонголтыг хийцэн ингээд шал өөр ингээд нэг хүмүүс болцгоцсон л нааж байгаа байхгүй. Тэгэл окей that's cool. Тэгээд сүүлд бас юу байлаа ингээд нэг би 10 жилийн дараа контр тоглолоо. Гэхдээ би ч нөгөө 1-6-аас шууд өсөрж орсон байхгүй юу? Говийг налгасцсан. Тэгсэн чинь ингээд би гайхсан чинь ингээд нөгөө fucking Mirage гэж map гарч ирсэн бэлээ. Гэхдээ хамгийн сонирхолтой нь шүү дээ тий. Mirage ч өөрөө CS 1-6 дээр байсныг би бас дахиж нэг анзаараад энэ map дээр тоглодог байсан шүү дээ. Гэхдээ ихтэй нөгөө 1-6-ын Mirage ингээд Go-ийн Mirage хоёр чинь яг структур нь адилхан мөртлөө зураглан шал өөр шүү дээ. Тэнгүүт ингээд сонирхол болт юм байлээ. Тэгээ CSS бас юу анзаарч байгаа гэсэн чинь ингээд нөгөө нэг Pixel Trench амар сонирхолтой. Амар нэг тийм ингээд дэндүү ингээд нөгөө нэг юм олон ингээд нөгөө нэг детальтай болчихгоо тэгээ хин хаанаага нь мэддэггүй амьсгаан нар ч өдөөд энэ багтаал гэж бодсон шүү дээ. Тэгээд энэ тэдэс гэж хидэл бодолж модуулаад тэгээд дараа нь ингээд нөгөө нэг сонирхолтой нас юу байсан. CSS юу анзаарсан бэ гэвэл эцдэг хасагдангуудаа Ancient map гарч ирчих. Би гайхсан бас ингээд өддөг map юм байхтаа л гэж бодсон. Ancient ястаа тэнэг map байлаа ингээд нөгөө нэг City ингээ хоёр ингээ нөгөө бонс хайдлага амар easy gas гүгэд оччихдаг. Тэгээ ингээ террор талаас жоохос ер нь хэцүү санагдсан л да надад бол тэгээ яхаа би шууд тоглолтогч мэдэхгүй байна. Тэгээ ингээ нөгөө нэг overpass гэдэг нэг мэдрэл мотой map гараад ирчих ямар амар ягаад чи мэдгүй надад overpass-ын зураглан таалагддаг юм аа ингээ таалагдахгүй байна. Амар мэдрэл ингээ нөгөө харагдаад байгаа байхгүй. Тэгээ I was like what the fuck хи мэдрэл map дээр тоглодог байна гэж бодсон. За тэнгүүтээ бас ингээ нэг Анапост гинөө мэдрэл мотой бас map гараад ирчих. Яг тэр харчаал oh my god хин мэдрэл мотой map-ыг зохиодог байна л гэж би бас бодож байгаа байхгүй юу. За тэгээ би ч бас их гоё нөхөр шүү дээ нөгөө компьютер дээр чихвж байгаа байхгүй чихвчгүй тоглодог. Тэгээ ингээд миний маус нөгөө нэг юм офсын маус байхгүй юу. Тэгээ миний компьютероос нөгөө хөөрхөн нөгөө нэг CS-ийг ачаалтж арай л дийлэхгүй байлээ л дээ. Тэгээд нөгөө гацч мацаалс нааж өгч илээ. Тэгээд нөгөө офсын маус дээр нөгөө жижигхэн падтай болохоор нөгөө хурдан ингэж нөгөө маусаа гүйлгэж чадахгүй нөгөө 180 градус зэрэгж чадахгүй байхгүй нэг ингэ нөгөө эргэлтээр тэнгууд хурдан сенстэй тоглож ихээр би ч нөгөө хурдан сенстэй тоглож чаддгүй. Тэнгүүтээ нөгөө нэг яг тэгээ хуучны хүн байна да. Тэгээ хуучин болохоор хөгш настай нэг ингэж тоглолт. X2 дээр штэ тэ баруун 100 иргэдэг тохируулга хийсэн цаа баруун 102 иргэдэг. Тэгээд C үсэг дээрээ дараад маустай зэрэг бараа явах юм бол хурдан шууд 180 градус зэрэгчтэй байхгүй. Технологи яа штэ тий. Тэнгүүт нөө дээшээ доош байгаа штэ тэрийг нь болохоор QE2 үсэг дээрээ тохируулцаа. Тэгээд Q үсэг дээрээ дарах юм бол дээшээ, E үсэг дээрээ дарах юм бол доошоо, X дээрээ баруун зүүн тийшээ, C дээрээ баруун тийшээ. Тэгээд ингээд энэ маустайгаа тэгээд хэрэг хитрхи хэрэгчих юм бол маусаар жоох ингэж эргүүлж
гүччихэл тас идэл бодож байгаа чаа. Тэгээд бас нэг сонирхолтой зүйл анзаарсан нэг би ч нэг хуучны контр ч юм байсан. Тэгээд хуучин болохоор нөө юу гэсэн тактик гэж юм байдаг байсан аахгүй нэг хүсрэл нэг смоктол гүччихэл пичгэнчдэг байсан аахгүй. Тэгсэн чинь нэг сонирхолтой юм анзаарсан. Одоо жишээл инферно өдөр дээр би ингээд нөө баналуу ингээд нөө пичгнээ гүйж байгаа байхгүй контр талаасаа. Тэгээ нөө гарууч нөө стратегтэй ингээд байгаад байгаа сурцал заавал нэг смок шийддэг ч юм уу заавал нэг ингээд нөө нэг цагааруулж аваад гүйж ордог. Тэгвэл би нөө пичгэнж гүйж чугууд нөгөө ч яг нөө нэг гарнат идрээ шийдэх гээд ингээд байж байгаа нь би сайн үгээ гарч ирэл тас идэл бодчихж. Тэр бас ингээд нөө нэг зарим нэг ингээд нөө нэг тоглолтын хүмүүст ингээд хэлэхэд пичгнэд очиж орой тэгэх юм бол нөгөө өдөж ингээд смок шийдэх гээд ангааж тэгвэл зүйлэг маастаа гэдэг байхгүй. Тэгээд хуучин болохоор ингээд нэг тактик зөвлө хүн болгоно буудлын амар анхаардаг, тархиттай амар анхаардаг байсан хаа. Тэгээд карбоны раунд бол намайг барахгүй лээ. Тий. Яа гэвэл нэг стратеги тактик төр байхгүй. Одоо нэг смок төр ингээд нэг хаанаас ингээд яаж гарч ирдэг ингээд гайгүй шүү дээ. Тэгээд би бичгэж тас идэл бодчихоо. Карбоны раундын дараа би яг өгзөглөг өшгөлж хаанаас яаж удаад байгаа вэ гэдэг аим хэцүү үлзээлээ. Тэгээ нөгөө талаас бас ингээд нэг яалтчгүй нас явангууд тоглох сонирхол ер нь бол багастай л юм байлээ. Зүгээр одоо тоглохоор одоо зүгээр толгоогоо унтраагаа л тоглож байлаа. За тэр яг хуу 10 жилийн өмнө би бас дотоо тоглосон юм хамгийн сүүлийн удаа. Нөгөө нэг дотоо ч нэг 7 илүү 6 гэдэг нэг амар том шинжлэл гарч ирсэн шүү дээ. Дотоо хоёр дээр тэгээ нөгөө Monkey King гарч ирдэг. Би яг тэр үеийн тоглочихгүй юу. Тэр үеэс хойш тоглохоо болцсон амар тэнэг санагдаад харна. Тэгээ би ч 10 жилийн дараа тусч бөөцсөн шүү. 5 дахиад болж болцсон. Би бүр гайхаа шат явсан. Энэ хүн болгон дахиад болцсон юм уу? Тэгснээ бас амар тэр нэг айтмуудаа авдаг юуг нь би бас ингээд лок киноос ойлгохгүй заа. Тэгснээ зарим нэг зоддог баатрууд нь спорт болсон. Спорт баатрууд нь зоддог болсон ч байж байгаа шиг би бүр тэгснээ амар сонсон баатрууд гарч ирцээ л ш би бүр тэстэй юу болоод байгаа юм бэ тий. Тэгээд ер нь ингээд нэг хуучлуугаа очих болж хэцүү л заа. Тэгээд хай да ста тэгээд амбис аял энэ л гэж бодсон шүү дээ. Контртой контргоогоос мөнгө олчих жааш. Тийм ээ тэгээд сүүлдээс тэр Монголц гэдэг багийг үзлээ. Өстө хөөх хүүхдүүд байлээ. Тоглох 10 аргын арга барьгийн гэж шат. Арга барилыг харлаа тий. Надад Монголцоос плиц надад амар гоё санагцсан. Тэгээ Instagram дээр плицийн ингээл нэг рандом бичлэгүүд нь явж байгаа. Үнэн саркастик нэг өрөөлөө шүү дээ. Би өөр ингээ плицийн сарказмыг хараад oh my god. He got a fucking good sarcasm тэгээд нэг маньхумаар ингээ нэг алхаж явж байгаа комеди юм шиг л харагдлаа л дээ. Тэгээ плиц бол өстой гоё зал байлээ. Тэгээд шатарчин гэлээ. Би л нэг шатарчин гэсэн шиг асал ингээл нэг хүмүүсийн дон ингээл тархин дээр сэгээд чаддаг юм байна. Тэр би тэр зарим нэг тоглолтуудыг харсан шүү дээ. Тэгээ хаанаас нь тэр синзүү байна. Нэг амар тэр бүр үнэн зэвүүн боддог хөөхтэй л ш. Би бүр тэрний бодолтыг харчаад oh my fucking god гэж бодсон ш. Йоо. Тэгээд ингээд нэг надад хамгийн таалагдаад байгаа тэр 910 надад ямар таалагдав. Тэрний нэг снайпер бодож байгаа ингээм амар л. Оо сониос снайпер чи fucking 5 сумтай болцсон лээ. Тэгээ би бүр гайхсан ш. Яг ингээд снайпер ингээд детматч дээр ингээд тоглосон аахгүй. Нэг буудаал те. Тэгэл 6 сум гэлсэн шууд буугаад цэнгэлээ шааштай би гайхчихсан. Yes энэ хизээ 5 сумтай болцсон. Гайд ирж байгаа. Тийм билээ тэ Монгол зөөхдөд ч өстө бүр алж илээ. Тэгээ альчгүй Монголд болж байгаа ганцхан юм байна. Тэр бол ингээ Монгол зэсэн байлээ. Oh my god. Тэдрээ ингээ нэг түүх мөхөгийн чинь ингээ нэг сонсч үзлээ. Өөсөө яг намайг 1-6 өдөр ингээ нэг тоглолтоо байхад 1-6 өдөр ингээ тоглолтоо байхад юу вэ? Яг хуучин монголцлохоор яг тэр үед яг гоо өдөр тоглохос ер нь тэр хэвдээ нэг амар од байгаагүй маа. Тэгээ тэр эдэг л ингээ ерөөхдөө хүн болгон ваа тэд бүр аалч ингээл. Одоо тэд нар ч одоо миний үеийн залуучууд байлээ нэг хүсрэл 30-32 тэй л бах та. Би буруу санаагүй бол. Тиймэрхүү гарууд тэгээ тэд нар тухайн үед ихтэй буудалтыг нь бол хинж бардгүй байсан шүү дээ. Та хуучин бичлэгийг ингээд нөө үзчихсэн бол 16 оны тэр нэг Ази аврамаар болж байгаа юм бичлэгийг үзээр тэдний буудалтын арга барил. Тэгээд тэд нар бол ялцчих буудалтаар бол барагдахгүй. Тактик нь бол жоохон яг нөө миний үеийн нөө нэг классик аргатай гүчч пичгчдэг. Тархитаал юм дээ. Тэгээд тэрнээс хойш CS амар хөгжсөн байлаа. Шинэ Монголцын баяр хүргэе. Тэгээд тэднээс тэгээ нөхдүүд чинь бас энэ Монголцынх нэг чинь бүр
барьж идлээ. Сензо минийх, техно минийх гэлтэй. Тэгээ ингээ бодоод байгаа ингээ нөгөө юу гэх ингээ нөгөө нэг хэдрээс хүрэх гатар хот хэцүү өгдөг тий. Яа ингээл нөгөө нэг дэлгүүр ороод ингээл нөгөө нэг гоё юм хум авахгүй л ингээ байжс чи мангар л сталкер өгдөг. Анис ингэдэг бах тий бас хөрх бас хэцүү байдаг бахоо хэцүү байдаг бас тий. Тэгээ бас ингээ сонирхолтой би нэг тараад уншдаг нэг найз дээ. Цаачаас нэг тэдрээ ингээд нөгөө нэг төрсөн сараар ингээд нөгөө нэг мань хүмүүсийн ингээд ордуудыг харж байгаа байхгүй. Тэгээ бид нэр ордуудыг харах юм нөгөө нэг ямар ингээд нөгөө нэг ордтой хүмүүс контр ч юм уу дата тоглохдоо сайн байдаг вэ гэж хайж үзээхгүй. Тэгсэн чинь нэгт охины орч ажиллаж шүү дээ. Тийм баха угаасаа охины орч угаасаа нөгөө нэг мэдл мотой деталь ориентед шүү дээ. Тийм ингээд нөгөө нэг ийч ингээд нөгөө нэг юм болгон дэр ингээд анхаардаг. Хоёрдугаарх нь болохоор ингээд нөгөө манай хилэн цорд орж илээ. Угаасаа манай орч ч угаасаа илдэвтэй л дээ. Угаасаа манайхантай бичгэлцэх юм бол угаасаа та өөртөө тиймэрхүү юм болно. Тэгээд гуравдугаарх нь болохоор материал орж орж исэн. Дөрөвдүгээр ингээд амар сайн тоглодог орч чинь хон мон л олж исэн байлгүй дээ. Тийм л. Тэгээд тэгсэн чинь монголцынхан болохоор баахан мэлхий ордныхан байгаад байсан шүү дээ. 910, Сензо, Техно өдр чинь бөөндөө Блицнаас мэлхий байлгүй дээ. Баахан мэлхий орд. Тэгэнгүүтээ ингээд тэр дунд ганц арслан байгаа байхгүй. Манай эмзийн ёо. Жаам хөргөгдөг шүү дээ. Гэхдээ арслангийн ордных та данзарч ирсэн гэж жоохон борж ордог өстэй болдог шүү дээ. Эмзэний харалтаа бандар гэснэ борж өрөөстэй. Тэгээ ингээд нөгөө өөргөө эмзийн надад таалагддаг. Тэгээ тэдэртэй баяр хүргэе гэж хэлээ. Тэгээд Монгол даанч харин дотоод тоглохоо болцсон юм шиг санагдсан сүүлд. Тэгээ би нөгөө PC орог аваар одож байгаа болохоор ингээд хүмүүс яг яаж дотоод тоглож байгаа нөгөө гоо тоглож байгаа сайн мэдэхгүй байна. Тэгээд бас энэ PC-нүүд чи хаагуур яаж нэгдсэн. Би ингээд нэг боогоо хөдөл ингээд энэ тэнэг алхам гол PC гэдэг байсан. Сайхан нэг амралтын өдөр PC хайж үзсэн чинь PC нь олдоогүй. Тэгээд бас сураг сонсох нь PC чи fucking 5 цагаас болцоод дээ цагийн. Намайг тоглох цагийн 400 байсан шүү дээ. Инфляцаа гэж нэрээ. Тэгээд бас 10 жилийн өмнөх гэснээс 10 жилийн өмнө оюутан байхдаа амар хитүүг ордог байсан. Тэгээд саяхан хитүүг орлоо. Яа үнэхээр класс гэсэн шиг ингээд 15 6 онд чинь хитүүг чи юу гэдэг вэ? Нэг бишгийн 700, цай чинь 200 монгол төгрөг. Тэгээд би чи 2000 монгол төгрөгтэй хад 10 жилийн өмнө амар амьдэрчдэг байсан байхгүй юу? 2 пишгийн нэг аяг цайтай. Цай нь 300 байсан шүү. Тэгээ 1700 монгол төгрөг болж байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь нөгөө төцөн тамхич чинь 150 монгол төгрөг байсан. Тэгээ 2 ширхэг тамхитай. Ёо тэр өдөр үнэхээр лакшери өнгөрдөг байсан шүү. 2000 монгол төгрөг. Хитүүг нь 2 пишг идсэн. 2 ширхэг тамхитай, нэг цайтай. Тэгэл хитүүгнээс пишг идэж дуусчаал Монгол Японы гадаа ингээл тамхитай л. Яа TV сайхан юм бол гадаа ингээд очиж ингээд хоочны дурлал марлан сэтэрч мэдрэл шаас өөрхтөө гоё юмсан. Тэгээд өнгөрсөн төгөөний хайд нэг очиж уулзахгүй штэ ингээд тэр үед тэгжиж илээ гэл. Тэр үед нэрээ тэгж ингээд орлж ижилээ, тэгж хаягж ижилээ, тэгж ёо болж ижилээ гэж гээл. Энэ хөөсөн. Тэр штэ янз. Тийм байна. Тэгээд өөрчөр нь өнгөрсөн лөгөө ботсон чи маллаг. Тэгээд яа өдрийн төгсөх нэг юмрх байна да. Энэ бол зүгээр ингээд нэг хийцхүү үүдэртэй үүдцэн үнээл зүгээр ингээд хоб бодцаал яриа байлаа. Тэгээд та дээр сонсохоо юу вэ? Комментсэн бичээрэй хин ч одоо сайршаа тийш. За окей тэгээ хөгжлөө байлаа. Тэгээ дараагийн бичлэгээр бол заяа. Макачка бай хамааё.